Сайн мэцхан үзэгчдээ ярилцлага цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн Амсран Цэрэм оролцож байна. Та сайн байна уу? Сайн явж байна уу? За юуны өмнө нийт цэнхэрлэгцээ үзэж байгаа Увс аймгийн ард иргэдтэй энэ өдрийн мэндийг хүргэж байна. За тэгэхээр та улсын хурлын гишүүн болоод 10 сар болж байна те. Тэгэхээр энэ хугацаанд бас Увс аймагт 3-4 удаа миний мэдхээр ирсэн. Тэгэхээр энэ удаагийн зорилго бас юу байв? Энэ удаад би бол шинэ нэрэн боловсрал гэдэг төсөл хэрэгжүүлээд явж байгаа Дахлахангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох. Яавал бид ирээдүйн шинэ нийгэмд дасан зохицсон ажлын байртай ажиллах хүчин болох вэ гэдэг талаар. Тэгээд энийг хэрэгжүүлээд явж явах үед маань манай Увс аймгийн Австрали улсад мэргэжилтэд ишлүүлсэн Намсраа Жаваарцгаа охин гिचмэг 3 найзуудынхаа хамтаар малчтын хүүхдийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих Эрдмийн богц гэдэг энэ төсөл хэрэгжүүлэх гэсэн юм аа. Тэгээд Австралийн засгийн газраас 50% тэтгэлгийг автсан. Та энэ үлдэгдэл санхүүжилт дээр намайг хамтраач гэсэн санал тавьсан. Тэгээд энэ уулзалт одоогоос нэг 47 хоногийн өмнө Улаанбаатар хотод болж би тэр өдөртөө эхнийхээ уулзалтаар энэ төслийг дэмжье, энийг санхүүжүүлье гэх. Тэгээд энэ төслөө ингээд өнгөрсөн 5 дахад Увс аймагта нээлттэй хийгээд хагас өдөр нь ховд өмнө говьс өмнөдө хэрэгжүүлж эхлээд байж байна. Ингэснээрээ бол малчтын өсвөр насны хүүхдүүд сургуулаас хол сургуульд хамрагдаж чаддгүй, сургуулийн өмнөх боловсролын хамрагдаж чаддгүй. Тэгэхээр 6 настайгаас шууд анги танхимд ирээд суралцахад хүндрэл гардаг. Тэгээд бас танин мэдхийн тоглоом тэр одоо сургуулийн сурах орчинд дасан зохицох юмны бэлтгэл болгож энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд хураг, ишиг, бутг, унаг гэсэн 5 тугал гэсэн 5 богц. Ингээд 5 төрлийн ном, тоглоом, танин мэдхийн юмнууд байгаа. Энийг бол шийдээд уншаад, танилцаад, тоглоод өөрийн болгосныхаа дараа буцааж номын сандаа авчиж өгөөд тэрнийхээ дараа бол дараагийнхаа богцыг авах юм дахин ашиглах юм одоо зорилготой төсөл хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөр маань яг хаана хэрэгжээд байна? Энэ удаа Австралийн засгийн газраас анх удаа аслагдсан бүс нутгийн сумд тэр дундаа манай аймгийн одоо захын аслагдсан сум гэдэг ховд өмнө говь сум дээр хэрэгжиж байгаа. Тэгэхээр засгийн газраас л нэгдүгээр ангид орохдоо хүүхэд бүр тий 5 настайдаа сургуулийн өмнөх боловсрал эзэмшсэн байх ёстой гэсэн бодлого чиглэлийг баримталж байгаа. Энэ зөвхөн таны сонгогдсон тойрогт хамааралтайгаас гадна за бусад орон нутагт бас хэрэгжих боломжтой юу? Энэ бол одоо Австралийн засгийн газар одоо хувь их хурлын гишүүн миний би санхүүжилтээр тестлж одоо байдлаар энэ хоёр сумд хэрэгжиж байгаа. Энэ сургалтын үр дүн, ахиц, хүмүүсийн маань тухайн дээр ном сурах бичиг, тоглоом, дээрээс нь шүдэ угаах, гараа угаах юм ахын бас заавар зөвлөгөөнүүд байгаа. Энийг хэр сайн хэрэгжүүлснээс хамаарч, үр дүнгээс хамаарч бид одоо бусад сум, суурин газарт хэрэгжүүлэх талаар бол ажилланаа. Манай аймагт ховд өмнө говь сум нь хэрэгжиж байгаа тийм ээ. Тэгэхээр иргэд нь бас хэр хүлээж авч байна? Иргэд нь бол их сайхан хүлээж авч байна. Тэгээд бас манай ард иргэдийн маань бас нэг дутагдлаа. Бүр авах гэдэг тэр нэг төсөл тэр хайрцагтай ном, тоглоом тэр бол ингэж дамжиж хэрэгжилж явна. Ингэснээрээ бас сургуулийн өмнөх насны хүүхдийг мөн эцэг эхчүүдийг тэр номыг ариг гамтай хэрэглэх, ашиглах, тоглоомын нийж бүрэн ашиглаад сураад дараагийн хүндээ энэ нэг хүлээлгэн өгөх бас үр дүнд хүрэх ёстой шүү гэдэг өнцгөөс бас хандах ёстой гэдгийг бас хэлье. Анх удаа орон нутгийн малчтын тэгээд сонгож авсан залуу малчтын одоо гэр бүлд зориулж явж байгаа учраас их сонирхолтой нөгөө талаас бас хэрэгтэй юу байна гэж сэтгэл өндөр байна. Бүрх олон хүн хамруулмаар байна гэсэн хүсэл тавьсан. Тоон бага байна. 25-30 ширхэгч их бага байна гэсэн. Гэхдээ энийг олон хүн ашиглаад авах юм бол энэ бол тоон багтахгүй маа гэдгээ бас ард иргэдтэй танилцуулж явж байгаа. Тэгэхээр та улсын хурлын гишүүн болоод 10 сар болж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд Увс аймагта яг юу хийж бүтээв? Ямар бодлого чиглэл баримталж яаж хөгжүүлэх гэж ажиллаж байна? 10 сар их хугацаа боловч яг нөгөө талдаа бол одоо Монгол уурны маань үүссэн байсан эдийн засгийн хүндрэл нөхцөл байдлаас болж бас бид нар нэг цөөхөн идэх юмд их цагийг зарцууллаа. Тэгээд наашаа ирэхийнхаа өмнө бол шөнө бид бол олон улсын валютын санд хамрагдах нөхцөлтэйгээр улсын 2017 оны төсвийн тодтголоо баталсан.
Энэ нөхцөл байдал бол өнгөрсөн засгийн эрх баригчдын маань алдаа одоо бидний Монгол Ардын намын толгойлж байгаа засгийн газрын бараг 2 жилийн хийх одоо ашиглах хэвээр бодлогоо хэрэгжүүлэхэд зарцуулах хэвээр мөнгөний одоо бид нар өнгөрсөн тэр хүмүүсийн алдаагаа Монголын төр засгийн алдааг засахад зарцуулах гэж байна. Нэг талдаа хатууга хэлэхэд нөгөө талдаа одоо орон нутгийн өөрөө өдөртөх байгууллага сум аймагт бол хагас жилийн дотор дамжиж ирсэн өрн нийт одоо байх хэвээр бидний тооцоолж ирснээс өмнө нь овж явсан жишгээс 3 4 дахин их өндөр өр шилжиж ирсэн байгаа. Гэх мэтчлэн энэ өрийг одоо төлж барагдуулах тэр ялгаагүй тэр өрийг хэн нэгэн аж ахуйн нэгж хэн нэгэн хувийн хвшлийнхэн төр засгаас авлахтай болдог. Тэрийг нь хугацаа тохирч жоохон хугацааг нь хоошлуулж үе шатаа барагдуулна гэдэг гэрээ хэлцлийг хийж байна. Энэ утгаараа одоо ард иргэдтэй хэлэхэд бас 7 төрний татварыг одоо нэмэхээр болоо шийдсэн үнэ. Энийг бол Монгол Ардын нам Жаргал тулгын Эрдэнэт ерөнхий сайдын толгойлж байгаа засгийн газар бас аль болохоо хоошлуулах гэж бид үзлээ. Өөр нөхцөл байдлыг шийдэх. Гэхдээ бид бас дэлхийн түвшинд орж уул уурхайн салрын бүтээгдэхүүн үн өсгөхөөр татвар төлөгчнөр хэрэггүй юм шиг болчдөг юм шиг бас бидний алдаа байсан байна. Энэ алдаагаа засъя. Нэгдүгээрт энэ ард иргэдийн дунд бухимдал байгааг ойлгож байна. Тэгэхээр энэ татварыг нийтлэг ард иргэдээс одоо авж байгаа пропорц нь бол арай бага байгаа. Нийтээрээ бид татврынхаа төсвийн орлогынхаа доктортой бааз суурийг мөрдөж ажиллаж дэлхийн жишгт хүрэхээс өөр аргагүй болчиход байна. Бид нэр хитрхи өөрийнхөө хитрхи монголчилж хитрхи үндэсрэг байх гэж энэ дэлхийн хим хэмжээ, ёс зүйн хим хэмжээ, улс орон ард иргэдийн нийтлэг эрх ашигтэр үндэслэж байдаг хэмжээг хитрхийг зөрчсөн байна. Одоо ингээд удахгүй уул уурхай үн өсчих юм бол дахиад энэ татварууд буцчих юм шиг бас зарим хүмүүс санал тавьж байгаа. Зарим нь бүр хоошлуулъя гэж байгаа. Гэхдээ одоо Монгол үндэстэн дэлхийн анх удаа төрт улсыг байгуулсанаас хойш татвар уршихуудаар төр буй гэж явсан. Ингээд төр засаг маань хүчтэй, цэгцтэй, замбраатай байханд бол төсвийн орлого нь жигд байх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар татвар төлөгчид маань татварын шат бүрийг нь тусгаалan төлөх хэрэгтэй байна. Дээрээс нь ард иргэдийн маань амьдралд байгаа нэг баян хоосны ялгаа их болчлоо гэдэг. Гэтэ энэ 7 төрлийн татвар бол орлого өндөртэй одоо хувь хүн иргэдэд одоо чиглэж байгаа татвар. Одоо орлого өндөсгдсөн шатлан нэмэгдээд явж байгаа гэдгийг бас хэлье. Мөн архит аймаг автомашины хэрэглэн дээр татвар нэмж байгаа. Бас ард иргэдийн дунд одоо прүс буюу хөдөлгүүр дээр их татвар нэмчлээ. Ард иргэдийн амжиргааг тасан боогч гинэ гэдэг. Гэтэл нөгөө талдаа юу гэхээр бид нар нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд энэ салбарын бодлогыг анхаарах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт хүн болгоны машинтай болох биш, хүн болгон одоо нийтийн тээврийг ашиглаж эдийн засгийн үр ашигтай одоо хэрэглээ багтаа амьдрах хэрэгтэй гэдэг дэлхийн нийтийн соёлцсон, иргэнцсэн нийгмийн хөгжил рүү явах хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ батарейны хог аягдлын бүс нутаг болох гэдэг нь Монгол улс маань. Ялангуяа хугацаа их насжилт өндөртэй машин нуудын хибрид прус гэдэг байгаа машинуудын хаягдлын цэг Монгол болохгүй гэдэг үднээс төр засаг маань анхаарч байгаа. Одоо чинь прус гэдэг машины модель гарч ирснээс өнөөдөр Монгол улс 4 дахь үеийнхээ прус машиныг унж хэрэгжилж байна. Гэтэл эхний 2 үеийн машинууд маань одоо төмрийн хог хаягдал болоод батарей нь ингээд зохицуултгүйгээр ил задгаа хаягдаад бас сөрөг нөлөөлөл бас давхцаад байна гэдгийг бас ард иргэд маань ойлгох ёстой. Монголын төр засаг юу гэж бодож байгаа? Монгол улсын иргэн өөрийнхөө олсон орлогоор дэлхийн чанартай аль болох шинэ машиныг үйлдвэрлэгчийн баталгаатай олон жилийн лизингээр унж ашиглахыг л бол одоо энэ төр засгийн төвд зорж байгаа. Алин болгон бид нар хувцсыг болохоор комиссын хувцас өмсчиж тэргийж явуулсан мөртлөө бүгд хатуу хэлэхэд бас комиссын машин унаа явж байгаа. Тэгэхэд Монгол улсын хүчин төлөвлөлт мөрж байгаа замын хөдөлгөөний дүрмийн эсрэг буруу үрүүлтэй юм машинууд хөдөлгөөнд ороод явж байгаа. Энийг одоо ард иргэдийнхээ нийтлэг хэрэгцээг бодоод үе шаттайгаар багасгахнаа л гэсэн бодлогыг барьж байгаа гэдгийг бас нэмж хэлье. За гишүүн болсноос хойш аймагтаа юу хийвэ гэж. Нэгдүгээр энэ хүнд цаг үед бид нар боловсролтой хөрөнгө оруулах хэрэгтэй, эрүүл мэндэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Гуравдугаарт нь ажил олгогч, бизнес эрхлэгчдэд дэмжих хэрэгтэй. Энэ утгаараа би шинэ нэрийн төслийнхээ хүрээнд боловсрол, шинэ нэрийн аялал жуулчлал, шинэ нэрийн бизнес эрхлэгчд, шинэ нэрийн ногоочд
хотойгоо ингээд уулзаад одоо танхимтайгаа худалдаа ажлын тамхины Увс аймаг дахь салбартайгаа би бас дөрөвдгөө уулзаад байна. Яаж дэмжих вэ? Яавал урагшаа явах уу? Яавал бид олон бүтээгдэхүүнийг Монголдо бүс нутагтаа зарах уу? Ингийн тулд ирэл хий. Бас нэг хандлага нь юу гэхээр бид нэг шинэ нэг бизнес хийх гэж байгаа хүнд шинэ санааг дэмжихээс илүүтэй ажиллаа хийгээд хамт олноо цалинжуулаад багасаа ажлын байр бий болгосон туршлагатай хүмүүсээ за яавал эднэрийг дэмжихэд нэг хоёр хүний ажлын байр шинээр бий болгож чадах уу? Яавал одоо шууд төсөл өгөөд байшин барилга бариад үйлдвэр барих биш. Бага үйлдвэрүүдэд дэмжийе, бага ажлын байруудад дэмжийе гэдэг чиглэлээр ажиллаж байна. Судлаад хэд уулзалт хийгээд гутлынхандаа бас шинэ технологийн загвар авчиад бас нэг загварын гутлуудыг бас хийлгэж үзээд ингүүл яаж байна гэдэг талаар ярилцж байна. Амун ногоочтой бид яавал үр ашигтай орлого арай өндөртэй байхын тулд ямар ногоо тарих, ямар үрийг тарих гэдэгтээ одоо эрдэмчлэгийн станц Алтайтайгаа суулцсан байгаа. Одоо тэдний баг бол манай ногоочдыг сургаж хүмүүжүүлээч, мэдээлэл өгөөч. Бид нөхөл бахил байдаг төмсөө тарих биш, улаан буудаага тарих биш, өөр бидэнд тарьж болох юу байгаа гэдэг тал дээр л тусалж дэмжиж байна. Төр засгийн албан хаагч нартайгаа уулзаад явж байгаа. Нэг талдаа Монгол Ардын нам орон нутгийн удирдлагыг авснаас хойш бас баггүй хугацаа өнгөрлөө. Ард иргэдийн дунд ардын нам хүсэн хүлээжсэнд хүрэхгүй байна, амлалтаасаа бутсан байна гэсэн одоо тийм байгаа улс төрчтэй. Нэгдүгээрт бол санхүү хөрөнгө мөнгөний нөхцөл байдлаас хамаарч бидний амлсан юмнууд одоо хугацаанд хэрэгжих боломжгүй хоошилж байна. Гэхдээ бидний эдийн засгаа эрчимжүүлэх, хямралаас гарах төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд ирэхийг үр дүнд бас тодорхой хэмжээнд үр дүнд хүрчих байх гэж нэгдүгээрт бодож байгаа. Тэр болтол бид санхүүжилтгүйгээр сэтгэл шаардсан, хариуцлага шаардсан ажлуудаа сайжруулах ёстой гэж байгаа ард иргэдийн шүүмжлэлийг хүлээж авч байгаа. За миний үе сумдаар болоод сумын хурлын төлөөлөгч нартай засаг даргатай, иргэдийн хуралтай, багийн засаг даргатай, багийн эмч нартай уулзаад нэг л юм хэлж байгаа. Нэгдүгээрт бид бүгдээрээ Монголын төрийн үйлчлэгийг ард иргэдэд хүргэх төрийг төлөөлж байгаа хүмүүсээ. Одоо үүнээс хойш бүгдээрээ нэг талаа. Хэн нэгэн засаг даргыг хийж чадахгүй алдаа дутагдлал бид бүгдийнх тэр сумынх, тэр аймгийнх юм чинь бидэнд хамаагүй гэхгүй. Бид Монгол Ардын нам гэдэг нэг малгайд ороо бүх алдаагаа хариуцлага үүрнэ. Ийм учраас асуудалтай шийдэл тодорхой байя гэж. Хоёрдугаарт одоо бид өнгөрсөн алдааг яривал зөндөө юм байна. Одоо болио, одоо шийдлээ хийцгээе гэж шахаж байгаа. Нэг ялангуяа сумын засаг дарга нараа бол одоо тэгээд чи тэрийг ингээд одоо бид нар хийл. За яг юу хийв? Ямар бүтээлч ажил хийх? Бид юуг өөрчилж чадах юм гэдгээ бас ард иргэдэд харуулах цаг болжээ. Бас хариуцлага, эрх мэдэл дагаад шүүмжлэлийг бол хүлээж аваа. Ажил хэрэг шүүмжлэлийг хурдан сонсоод биелүүл. Нэг бол энэ бол ард иргэдийн хүсэл санаачилгаа. Түүнээс биш энэ тэр намайг ингэж шүүмжилж, энэ нам болохоор намайг ингэж шүүмжилж гэх гэх биш. Одоо Монгол Ардын намаас томилогдсон төрийн албан хаагчид, улс төрийн албан тушаалтнууд бол ажил хийх цагаа. Түүнээс биш одоо бид бүгдээрээ бие биендээ тайлбар хэлэх цаг биш. Одоо удахгүй дахиад 3 хүн жилийн дараа бид одоо улсын хурлын орон нутгийн бүх сонгуул бол бид хугацаа алдмаар гэн бид илүү хөгжмөр нэг ялангуяа бид аслагдсан бүс нутагт амьдарч байгаа. Бид нар төсөв санхүү хүнд байгаа. Бидний хэрэгэлдэг бүтээгдэхүүн болгон Улаанбаатар хотоос өндөр байгаа гэдгийг мэдж байгаа боловч бидэнд бусдаас эрт босох, орой унтах, илүү олон цаг хөдөлмөрлөх ажилдаа одоо тархиа гашилгаж сэтгэлээ шингээд чин сэтгэлээсээ ажиллах юм л үүрэг хариуцлагууд байгаа. Ийм утгаараа би сая боловсрол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа аймгийн залуучуудтай уулзалт хийсэн. Энэ уулзалтан дээр бол одоо бид бүгдээрээ хийх цагаа хариуцлага хүлээх цаг. Түүнээс биш зарим нэг нь хэлж байна л да энэ ажилгүй арчилсан намынхантай яг ажиллах юм байна. Ажилгүй байсан хүмүүс ажилдаа болоод ажилдаа цадаад юу ч хийхгүй байна гэж хэлж байна. Энэ бол бас нэг талдаа зарим нэг албан тушаалтнууд үнэн баг. Энэ алдаагаа бид бүгдээрээ засах хэрэгтэй. Өөрөө өөртөө шүмжэлтэй байх хэрэгтэй. Ингэжээж бид урагшаа явуулахаас биш энэ Улаангомд ба энэ Увс аймгийн маань эдийн засгийн зах зээл төрийн албан хаагчдын тийм тоо хязгаартай. Бид 2 дахин төрийн албан хаагчийг одоо бий болгож чадахгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт энд байгаа зах зээлийг бид одоогийн байдлаар
бас 2 дахин их болгож чадахгүй байгаа учраас олон залуучууд ажлын байрт орох хүсэл байгаа. Орон нутгад маань тийм ажлын байр байхгүй байгааг ойлгож байгаа. Гэхдээ одоо энэ ажлын байран дээр байгаа хүмүүс маань одоо миний ярилцлагыг үзэж байгаа бол өнөөдрөөс эхлээд маргаашаас эхлээд ажлын байранд эзэн болох хэрэгтэй. Одоо бид нар бие биендээ одоо нэг гомдол яриад тэр тэгчихлээ, энэ ингэчихлээ гэж би энийг хийчихлээ, тэр энийг богино хугацаанд хийж чадлаа. Бид энийг өөрчилчлөө гэдэг рүү явахгүй бол бид аслагдсан бүс нутгийн буурал аймгийн нэг хэсэг болно. Энийний төлөө миний өөрчлөхийн төлөө ард иргэдтэйгээ ажил олгох ёстойгоо Ахлагангийн сурагчтайгаа миний хамтарч усыг өөрчлөх, улмаар улс орноо өөрчлөх шинэ ирэн гэж төсөл маань явж байгаа маа. Гол агуулга. Сая би нааша гарахынхаа өмнө 3 дахь өдөр Ус аймгийн сурч байгаа 135 оюутан залуучтай Улаанбаатарт уулзсан. Та бүгд одоо төгсөөд Увсад очоод уламжлалт байдлаар ажиллахгүй. Өөрсдийгөө өөрчлөө. Би энэ талаар чинь бүх талаар дэмжинэ. Гэхдээ онц сураад чадж байгаа хүүхд болгон дэр бидэнд дэмжлэг байд юм. Дэлхийн айлч том сургууль, дараагийн шатны сургуульд нь тэтгэлэг хөтөлбөр өгдөг юм байна. Том компаниуд тэтгэлэг өгдөг юм байна. Яагаад бид ийм назгай байх хэвээр юм? Өөрчлөгдөё. Зөндөө боломж байна энэ. Бидний ирээдүйд бидний хийж чадах гэл явж байна. Одоо анх удаа Австралийн элчин сайн Джон Лангтри гэж хүн бол сумдуудаар явж байгаа. Энэ нөхцөл байдлыг ойлгочоод за ийм хүнд нөхцөлд байгаа ийм олон залуучуудыг бас энэ хүнд нөхцөлд амьдарч байгаа ард иргэдийг эрүүл мэнд боловсрлоор нь дэмжээрэй. Би бол зүгээр юмыг авахгүй. Би аль болох та нарын хамтарч санхүүжүүлнэ. Түүнээс биш одоо манай ард иргэдийн дунд нэг л төсөл хөтөлбөр гэхээр гадны жирийн иргэдийн төлсөн татврын мөнгийг улс орныхоо нэр хүндийг одод олон улсынхаа үүргээр хүлээсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг 100% одоо өөрсдөө хүний юм авах хүсэлтэй болчих. Одоо энийгээ болио гэдэг үднээс би бол хэд хэдэн олон улсын байгууллагууд Увс аймагт хэрэгжих төсөл хөтөлбөрт би 50% санхүүжилтийг гаргая гэж ярьж байгаа. Ингэжээж бас хүмүүс бас дэмжиж туслая гэдэг дээр явж байгаа. Нөгөө талдаа бид мөнгөтэй байх үедээ энэ дэлхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол улс нь хүлээгээгүй юм байна. Юм бол болохоор юм өгөөч гэдэг болсон. Мөнгөтэй байх үедээ ч мөнгөгүй байх үедээ ч одоо энийгээ болио. Одоо ч гэсэн бас зарим одоо орон нутгийн төрийн удирдлага албан байгууллагын дарга нар маань нэгдүгээрт хариуцлага, сахилга бата мөнгө зарахгүйгээр хийж болох, сайжруулж болох ажлуудаа хиймээр байна нэгдүгээр. Түүнээс биш төсөв мөнгөгүйгээс болоод юу ч хийхгүй байна гэх юм бол тэр хүний хэрэг юу байгаа юм бэ? Тэр толгойлж байгаа хүний хэрэг юу байгаа? Мөнгийг өгөөд өөр хүнээр хийлгэж хэл дээ. Тэр ажлыг би чадна, энэний ард гарна, энэнийг би хариуцлагыг үүрнэ гэж одоо алба хэлтэс байгууллага толгойлж байгаа бол сэтгэлээ илүү зарцуулж, тархиа ажиллуулж зөв шуурхаа байх хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр тэр албан тушаалыг хин нэгнээс нь авах гэж ингэх гээд байгаа юм биш. Энэ ажил сайн явах юм бол угаасаа тэр хүн ажлаараа салбартай, аймагтай, улстай хүндлэгдээд, үнэлэгдээд явчихнаа. Сайн яваад, урагшаа яваад бид нар энэ ажлыг хийчлээ, энэний ард гарчлаа гэх юм бол хүн дэмжинэ. Тэгэхгүй бол одоо байдгаар л 20 жил бид нар хүнээс тусламж гуйж амьдралаа 27 жил. Оросын тусламжаар биш өөрсдийнхөө амьдрна гэдэг бид энэ шинэ нийгэмд орсон чинь бид олон хүнээс мөнгө гуйдаг, олон хүний тусыг хариулж чаддаггүй юм уу нэртэй ард түмэн болцсон байна. Энийгээ одоо ард иргэд бид бүгдээрээ болох ёстой гэж бодож байгаа. Ийм ч утгаараа би бол ажил олгогч, ажил эрхлэгч, ажил хийгээд ард нь гарыг гэсэн хүнийг дэмжиж бид энэ ажилгүйд энэ эдийн засгийн өсөлтийг авчирхаа гэж бодож энэний төлөө төсөл хөтөлбөр хийж явж байгаа. Дээрээс нь бид хоршоо нөхөрлөлийг дэмжиж гэж байгаа. Одоо тавуулаа суучаал тусдаа уулзаал надад нэг хэдэн төгрөг хэрэгтэй байна, эдэн төгрөг гэж хэрэгтэй байна гэж байгаа. Би энийг болоо. Тавуулаа нийлээд бид ийм хийн, бид ингэж хариуцчих юм аа. Энэ дээр дэмжлэг хэрэгтэй байна гэвэл би дэмжиж гэж байгаа. Энэ утгаараа бас танхимын маань үйл ажиллагаа нэлээд эрчимжээд олон уулзалтыг зохион байгуулалтыг олон шийдлийг надтай ингээд зөвлөлтөд хамтраад хэрэгжүүлэхээр явж байгаа гэдгийг бас хэлье. За дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед Монгол улсын парламент, шинэ парламентын гишүүд, улсын хурал, Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улсад бол уламжилт
одоо гадаад харилцааны шумаар бас айлчилсан энэ алд одоо миний бие оролцлоо. Ингээд үзэхэд бид үнэхээр хүнээс мөнгө л гуйдаг хүмүүс болчих. Чадвар, туршлага авъя гэж хэлдэг үндэстэн болохоо болцсон юм байна. Энэ алдаагаа бид үнэхээр засахгүй болохгүй. Одоо сая би бас сумдаараа явлаа. Манай сумдын дарга нарт маань сайн давуу тал бас их байна. Бас л ийм мөнгө өгчүүл ингэмээр байна л гэдэг юм ярьж байна. Жишээ нь одоо ховд сумынханд маань одоо Австралийн засгийн газар дэмжигээ тодорхой номын сан бусад юун дээр одоо худгийн асуудал дээр дэмжиж бодё энэ дээр хүсэлтэй өгөө. Тэгээд өмнө говь сумн дээр орж ирэх. Энэ хоёр сум яагаад нэг нь илүү их модтой нөгөө нь яагаад сумын төвдөө модгүй байгаа юм бэ? Энэ ингээд өөр харагдахгүй байна. Энэ хоёр хүний цалин орлого бүгд ижил үстэй. Энэ сумынхан тэгээ яагаад нэг нь илүү их мод тарьдаг, нэг нь тарьдаггүй байт юм бэ гэл гадны хүний нүдээр бид ийм л байна. Тэгээд л энэ аймагуудаар чинь аймагт яваад фермерүүдтэй ингээ уулзахаар чацрахны суулгац, бүх суулгац, хүнсний ногооны үгүр гэднээр танай аймаг алдартай гэж ш. Тэгвэл тэгээд танай аймаг энийг ашиглаад бүх сум нь мод тариад ийм болох ёстой юм биш үү гэдгийг саналыг одоо элчин сайд маань явахтаа ингээл үгийнхаа далимд хэлж ийн бид нар бас бодох хэрэгтэй. Яагаад зэрэгэлдээ сумууд яг ижил төвшөнд байж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр бид бас бодох ёстой байна. Бас сумын орны удирдлагууд, аймаг орны удирдлагууд манаас энэ дээр анхаарах ёстой байна гэж бодох хичээлээ. Тэгээд боломж их байна. Гэхдээ бид илүү бодож, илүү хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Түүнээс бид ярьж хандлаа, жигсэж хандлаа, бие биенээ одоо гүтгэж, доромжилж, одоо үнэн худал нь мэдгэдэггүй эцэс төгсгөлгүй манан дунд энд хэрүүлийн байн дундуур бүгд явлаа. Одоо болий. Яг Улаангомд Увс аймагт хэн юу чаддгийг. Өнөөдөр хамгийн эрт тусаад гудамж талбай цэвэрлж байгаа тогтчд үйлчлэгээний газрын ажилт яг хийн гэж. Тэр хүн шиг яага бусд нь хөдөлж болохгүй. Яагаад хог хаягдлаа бүгд өөрсдөө тээгээд явж болохгүй. Яагаад нэг хашаагаа цэвэрлчээд нөгөө хашаагаар хогоо дамжуулж хайдаг. Яагаад хогоо цуглуулчаад нэг хашааныхаа үүдэн дээр авчиж хайдаг. Одоо болий. За Улаангомын хотогчлтын маань үнэхээр цуглуулад бөөгнүүлсэн хогийг тухайн хугацаанд нь очиод авч болохгүй бөөгнүүлсэн байж байтал нохоо нэрээд хог тариад байгаа. Ингээд энгийн энд ямар ч мэдлэг хэрэггүй, ямар ч одоо гадны том туршлага ч хэрэггүй. Энэ зөвхөн сэтгэл хэрэгтэй зохион байгуулалт хэрэгтэй. Заавал тэр хогийг ингээд цуглуулахын тулд байгаа төсөвдөө ажиллаад болоод байна зарим газар. Ийм учраас бидний энэ шин өрн хариуцлага сахилгаваад бас ойлголцлыг шаардж байгаа үе ирж байгаамаа гэдэг бас хэлье. Тэгэхээр таны үзэл бодлогоо сонслоо. Одоо иргэдийн бас бухимдж байгаа асуудлуудад би одоо үзэгчийн зүгээс бас хариулт авах хүсэж байна л да. Тэгэхээр татварын тухай нэлээд яриад байгаа шүү дээ. Татвар нэмэгдүүлээд байна. Одоо энэ татвар нэмэгдүүлэхээс илүүтэйгээр татвар төлөгчөө олшруулж ажлын байрыг бий болгох нь арай илүү зөвдөгт тэ эдийн засгийн хувьд ч гэсэн олон талын ашиг тустай юм биш үү? Яагаад ингэ зөвхөн одоо иргэдтэй л дарамт учруулад хийж байгаа бүхнээ бас ингээл чи энийг чадж байгаа юм чинь чи ингэ чадахгүй байгаа зүгээр сууж агаад тийм татвар төлчих юм ингэ тоогоосоо юм байгаа байхгүй юу? Тоогоосоо болж байгаа л да. Би нэгдүгээрт хэллээ. Бид татвар гэдэг юм чинь нэгдүгээр 2 4 үндсэн үүрэгтэй байгаа онлынхоо хувьд. Нийтлэг юу гэхээр нэгдүгээр тухайн улс үндэстний нийгмийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, цэрэг одоо бусад ирээдүйн стратегийн гэх энэ салбаруудыг санхүүжүүлэх үүрэгтэй. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг асуул. А хоёрдугаарт энэ янз бүрийн энэ хэрэглээг хязгаарладаг. Чи үнэхээр их өндөр орлого олж байгаа бол өндөр татвараа төлөө нийгмийнхаа. Одоо бас нэг юм бур хүмүүсийн яриад байгаа ойлголт нэг дээр үед бас Монголд байсан юм байлаа. 45-аас дээшээ насны ганц бие хүн байгаа юм бол байх юм бол тэр хүний татвар илүү төлдөг. Гэтэл өнөөдөр Норвег, Шведэд тэр байж л 54% төлдөг. Яагаад гэвэл чи гэр бүл болж нийгмийн уур амьсгал одоо энэ иргэн болсныхоо хувьд улс орондоо хүлээх үүргийг үүсгэхгүй байна гэж. А нөгөө талдаа юу вэ гэхээр бид өнөөдөр энэ орлогын ялгаатай байдалд ялгаатай татвар төлөхгүй болохоор нэг бол бүх бизнесүүдэд эдээ чин уучин шулаачин гэдэг хандчихдаг. А гэтэл тэдний төлж байгаа татвар бүх талаараа өөр байдаг. За нэг жишээ авч л. Бүгд ижилхэн нэг төрлийн татвар төлж байгаа. А гэхдээ тэд нэр одоо ингээд орлогын ялгаатай төвшин гараад ирэхээр илүү цалин авж байгаа хүмүүс нь илүү их татвар төлөө явж байгаа орлогынхоо хувьд.
Гэтэл нийгмийг авч явдаг цөм хэсэг Парето үр ашгийн томьёол гэж дэлхийд байдаг. 80-20-ын зарчим гэж. Альва юмны 20% нь бүх нийгмээ, бүх эдийн засгийг авч явдаг. Гэтэл 20% ногдох биш. Манай энэ нэмэгдэж байгаа татврын бааз суурь бол 10 хүрэхтэйгүйтэй хувьд ард иргэдэд нэмэгдэж байгаа татврын бааз суурийг жирийн иргэдээр нэмэгдэж байгаа юм шиг бид ойлгоод байгаа. Бид нэг юм хариуцлагатай тоо баримт харж ярихгүй байгаа. Чиний татврыг нэмэгдэж штил гэдэг. Чиний цалин сая 800-аас дээш 2 сая 400 болж байгаа бол тэн дээр нэмэгдсэн дүнгийн 0% нэмэгдэж байгаа байхгүй юу? Түүнээс биш шууд бүх хүмүүсийн татврыг нэмжиж байгаа юм биш нэг талдаа. За нийгмийн даатгалын шимтгэлээр ажил олгогч төр хүндрэл байгаа тэр үнэ. Гэтэл дэлхийн нийтээр одоо тэтгэврт гарах нас дээрээс нь хүний амьдралын нас уртсчаад байгаа маа. Энтэй холбоотойгоор буцаад нийгэм эрүүл мэндийн салбартаа зарцуулах аль ч улс орны төсөв жилийн жилд нэмэгдээд байгаа. Одоо байгаа тэтгэврийн сан маань хасах алдагдaltaа яасан бэ гэсэн тэтгэврийн сангийн зарцуулах ёстой ард иргэдийн хэрэгжүүлэх ёстой мөнгийг байшин барилга болгоцсон. Компьютер болгоцсон, машин болгоцсон. Тэр буцаж мөнгө олохгүй. Харин ч зардал гаргадаг хөрөнгө оруулалт хийцэн учраас манай намынхаа хэлээд байгаа тэр арчилсан намын дарга Эрдэнэ бий болгосны үр дүнг засах гэж явж байна. Та энийгээ санаж гинүү гэж уулган дээр бас олон гишүүд хандж хэлжсэн нэг ард иргэд сонсож байгаа. За татвар нийгмийн даатгалын шимтгэлээр ажил олгогчдэр бид нар яаж өгнө гэхээр аль болох ажил олгогчдын тэр зээл урт хугацааны дэмжлэгийн төр зэсэг үзүүлье. Монгол банк энэ дээр ямар бодлого барих уу? Засгийн газар ямар бодлого барих уу? Зээлийн хөвөг 4 пунктээр буулгачхад нийгмийн даатгалын шимтгэл нэг 2.5 пунктаар нэмэгдэх бол зөрүү бол бага болчих. Дээрээс нь энэ ажил олгогч эзэдийн маань зөвхөн юмын нэмээ зогсохш аль болох үйлдвэрлэл олон юм үйлдвэрлэх олон бүтээгдэхүүнээ зарах борлуулахын дэмжиж гэж байгаа маа. Бас харилцаа. Нөгөө талдаа Монгол улс гэж зөвхөн бидний үеэр дуусчихгүй. Бидний үр хүүхэд, бидний ач зээ жижиг байна. Ихэд тэгэхдүүд энэ улс маань татврын бааз суурь тогтмол бай гэдгийг дэлхийн нийт яриад байгаа юм л да. Манайхан энэ үгэндээ ихт болохоор уул уурхайн баялаг нөгөө галланд өвчнөд одоо нэрвэгдээд өвчлөөд Африкийн орноос орцны жишээ хатуу хэлэхдээ хүн болгон татврын бааз суурь гэж юунаас хамаар байдгүй гэхээр уул уурхаагаар өсгөр байцдаг бус зүйд нь унч. Тэгээд яг бус зүйдээ ард иргэдэд мөнгөгүй боллоо бид нэгээд эрүүл мэндийн үйлчилгээг хасах юм. Боловсруулалтаа хасах юм уу? Хил хамгаалж чадахгүй маань хилийн зэрэгээ татан буух уу? Хэв журмаа хамгаалж хүн цагдах үгүй. Төсвийн орлогын тогтвортой бааз суурийг сахин хамгаалахын тулд дэлхий дээр байх ёстой энэ татваруудаа бүрэн утгаар нь хэрэгжүүлээл гэж байгаа. Олон улсын банк санхүү байгуул. Одоо бид нар тэрийг хэрэгжүүлэхгүй явж ирснийх л ийм болчиход байгаа. Дээрээс нь яагаад би тэр хэллээ нэг талтаа ингээд орлого өндөр төлөөд эхлэхээр баян хоосны ялгаа гаргаж хин нэгнийгээ одоо буруу өнцгөөс нүд үзүүрлэх биш ойлгох хэрэгтэй болж байгаа. За орлого өндөртөө 3.8 саяас дээш орлоготой хүмүүс бүх өндөр татвар төлнө. 25% татвараа төлнө. Тэгээд тэр хүн яаж байгаа вэ гэхээр дэлхийн нийтийн жишгээр тэгж төлөхөөр дундаж иргэдийн хүүхдийн сургуулийн эмнэлгийн зардлыг тэр хүн татвараараа яг гэвэл 25% илүү татвар төлөөд дээрээс нь өндөр орлоготой хүмүүс хувийн төлбөр өндөртөө нөхцөл өндөртөө сургуульд эмнэлэгт өөрсдөө эмчлүүлээд даатгалаа төлөө явуулдаг. Гэхдээ тэр хүний улсынхаа хэмжээнд сургууль нэг улсын төсөв төлсөн мөнгөөр сургууль, цэцэрлэг, цагдаа, эмнэлэг эднэр нь санхүүжигдээд явж байгаа л гэсэн. Үнэхээр юу гэхээр илүү олон ажил олгогчтой болж, илүү олон өндөр орлоготой олон хүнтэй явах тусам дундаж иргэдээр ирэх нийгмийн энэ үйлчлэгээний хүртээмж сайжирч байгаа маа. Тэгэхээр таны хувьд бол татвар нэмхийг бол дэмжсэн гэсэн үг үү? Дэмжиж юу гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн би энэ удаагийнхаа өөрийнхөө улс төрийг биш. Энэ удаагийнхаа ард иргэдэд таалагдаад ол би та нарын талд байлаа ингэх биш. Би ингэснээрээ бидний үр хүүхэд та бидний ач зээнэр илүү сайхан амьдрах энэ бүтцийг тавьж өхийн төлөө л ингэж байгаа. Ялгаагүй социализмын үед бидний аав ээжүүд, бидний өвөө эмээ нар тэр татврыг төлөө тэр одоо энэ нийгмийг ямар хүнд байдлаас ийм сайханд аваач чадсан. Одоо бид нар миний хэлээд байгаа бид шинээр сэтгэх хэрэгтэй байна. Шинээр шинэ хандлага руу одоо амдаж туулдаг юм бидэнд зөндөө байлаа. Капитализм алдахж үзлээ, социализм алдахж үзлээ.
үзэгтэй капитализм алсгалаа гэжлээ буцаж зах зээл хэрэгтэй мэн гэж орлоо. Гэтэл бид нар яасан зүгээр юмыг товчилж илүү хялбар амар хийхээрээс хинч хөдөлмөр Монгол хүмүүс яддаг шүү дээ. Одоо багасаа хөдөлмөр хийгээд сурчхаар эрдэн болчдөг гэд тэрийгэ мартсан байна. Гэтэл дэлхийн жижигхэн хөгжлийн хандлага нь бүгд л хөдөлмөрлжээж ардна гарч. Одоо солонгосчууд хямралтай үед алт эмэг бөгжөө өгжээж их орно аварсан. Тэгээд зүгээр авчирч өгөө бүгд ажилласан цалингийн буулгахад хүлэн зөвшөөрсөн. Энэний ард нь гарыг гэсэн их олон зовлон шаналл бас үл ойлголцол дунд их явжээж энэ улс орнуудын хямралаас гарсан юм байна. Харин бид нар хин нэг нь жигсаал цуглаан хийгээл нэгийг нөгөөгөөр нь өөрчилчихөр болчих юм шиг илүү их хийсвэрээр бодож ирсэнд одоо үнэнд гүйцэтгэсэн. Одоо тэр арчилсан намын ерөнхий сайдууд, нарчилсан намын сангийн сайдууд маань олон улсын валютын санд хамрагдахгүй мөнгө нь энэ байна гэд гаргаад ирэх мөнгө байхгүй. Татвар нэмлээл гэл ингэ яриад байгаа болохоос тэгээ дараа нь яах? Энэ удаа нэмэхгүй байж бол. Дараа нь бидний үр хөвгөдөд одоо хүндрэлтэй байгаа одоо Увс аймгийн маань эрүүл мэндийн халдвартынхаа дээврийг засах гэж бид нар 6-7 жил хөөцөлдөж шít. Энийгээ чадахгүй байгаа аль нь ч нэмэхгүй бол энэ байшин нуурна. Нураад яг дахиад имлэгдхийнхаа нэг булгангаа шахаал ороод шалан дээр биш 2 давхар ор юм уу 3 давхар ор тавих байдал руу л орно. А энэ бол зөв хэв хэмжээний ихлэл. Яагаад гэвэл бид хямраад тулаад бас доод зэгтээ очичлаа. Сайжрах бол боломжгүй наа. Сайжруулахын тулд хийх ёстой ажлаа хийх ёстой л болчиход байгаа. Тийм учраас би бас өчигдөр аймгийнхаа Улаан омд байгаа сонгогчдынхаа гэрээр орсон. Тэгээд өмнөө хэлсэн. За нэгдүгээр 7 төрлийн татвар нэмсэн шүү. Аргагүй ихэнд ороод нэмсэн шүү. Ийм учиртай маа гэдгээ тайлбарлаад хэлсэн байгаа. За дараа нь тэтгэврийн насыг нэмэгдүүллээ. Гэтэл Монгол хүний яг дундаж наслалт хэдүүлээ. Тэгээд нөө жилдээ нэг 6 сараар гээд ингээд үе шаттай нэмэгдэх нэг талдаа. А тэтгэврийн сан дээр бид нар одоо өөрчлөлт хийгээд одоо бид нэг санхүүгийнхаа зах зээлийг нэг жоохон цэгцтэй болгох гэдэг байгаа нэгдүгээр. А хоёрдугаарт санхүүгийн зах зээл дээр байдаг гол тоглогч тэтгэврийн сангуудын мөнгийг яавал үр архиштай зарцуулдаг болох вэ гэдэг рүү ороод ирчих юм бол тэтгэврийн сангууд одоо төр энэ сангийн ачааг аваа яваад байгаа учраас бид насаа нэмж байгаа. Магадгүй манай эдийн засаг босоод тэтгэврийн сангууд эдийн засгийн өөр нөхцөл байдлаар хувьцаа эзэмших юм уу шин төсөл хөрөнгө оруулалт үр ашиг нэмэгдэх юм бол тэтгэврийн сангууд хувийн сангууд нийлээд сонголт өгнө. Одоо бол 60-таа гарч болно гэхдээ нэг арай бага тэтгэвэр аавна. 65-таа гарах юм бол одоо байгаа улсын тэтгэврийн сангийн тэтгэврээ авнаа л гэсэн ийм санал явж байгаа. Одоо тэгтээ энэ нөгөө талаас юу гэхээр бид нар хөдөлмөрийн салбарт реформ хийгээгүй удчихжээ. Энэ нэг үйлдэлт. Тэгэхээр миний бодлоор тэтгэврийн насыг нэмж олж ин. Гэхдээ хүн шүү дээ тий хөгшрөх тусам хүний сэтгэх, бодох, өрсөлдөх, бүтээх чадвар мууд штэ. Нэгдүгээр физик утгаараа тэгж байгаа да. Гэхдээ бид нар манай намын мөрийн хөтөлбөрт явсан. Тэгэхээр тэтгэврт гаргаад орхих биш. Тэр хүний мэдлэг чадварыг ашиглаад ахмадын зөвлөх үйлчилгээ гэдэг юм нэвтрүүлээ гэсэн юм явж байгаа одоо. Энийг хэрэглэн. Яагаад гэхээр хичнээн тэтгэврт гарсан ч гэсэн чинь бичгийн соёл өндөртэй хүмүүс байна. Ном бичээд бусдад зөвлөгөө өгөөд ажиллаа хийгээд явах. Ийм хөдөлмөрийн шин зах зээлийг нээж өгөх хэрэгтэй болчиход байгаа. Одоо байгаа бидний байдал бол тэтгэврт гарлаа. Нэг ахмадын өдрөөр нэг ажиллаж исэн газрууд нь хүлээж авдаг. Одоо энэ үгүүлэхэд би ч бас тэр хүүхдүүдэд харуулдаг. Аав ээжигээ дуудаал ингэдэг тэгдэг гэл ингэдэг. Гэтэл бусад орнд юу гэхээр одоо жишээ нь агрономч тэтгэврт гарсан хүн нь одоо ингээд хот тогтчуулгын ажилд зөвлөө туслаад ирээд бага хэмжээний урамшуул аваад тэтгэвэр дээрээ нэмээд нэмэр болоо явцдаг. Одоо би шинэ нэрэн боловсрал дээрээ жишээ нь төслүүд дээр ингээл явж байна. Зарим програм маань энэ жилийнхаа үр дүн үзээ дараагаас ирэхээр тусгайлсан бас тэтгэврт гарсан зөвлөх багш нарыг чадваржуулах чиглэлээр одоо сургалт хөтөлбөр хийгээл гомжоо багштай, сүрэмжөө багштай, алтан багштайгаа Улаанбаатар хотод байгаа манай Увсын юм ахмад тэтгэврт гарсан багш нартай бас яриа өөрөө хийгээл явж байна. Бага тэтгэврийг ихсгэж өгөх биш, өөр зах зээл нээж өгжөөж нийгмийг өөрчилдөг, авч явдаг гэдэг юм руу явмаар. Яг тэгвэл чи залуу, би залуу гэтэл энэ нэг асуудал дээр тухайн салбарт ажиллаж байгаад гарсан хүний үг үйлдэл нь орчин үеийн мэдлэгээс илүүтэй тийм болох юмнууд бас байгаад байгаа гэдгийг одоо дэлхийн нийт ашиглаад байна л да. Бид нар нөгөө
Нэг болохоор дэлхийгээс тис эсрэг юм хийгээл нэг бол дэлхийн юмыг 100% өөр ачих гэл бидний алдаа гарчихэд байна. Харин одоо энийгээ болоод харилцсан бидний давуу тал бөгөөд сул тал энэ. Дэлхийн давуу бөгөөд сул тал. Нийлээд Монголын хөрсөнд хэрэгжихэд аль нь дээр вэ гэдгийг л бид хоорондоо илүү ярилцаж илүү ойлголцох хэрэгтэй байна. Дээрээс нь нэг юм хэлэхэд бид хитрхи одоо бас манай санжид манай намын боловсролын сайд байсан санжид гоёсон хитрхи сонины мэдээллээр хитрхи ерөнхий боловсролын сурах хүчийн мэдээллээр энэ шинжлэх ухааны технологиг төсөөлөд байна. Энийгээ болох хэрэгтэй л гэж. Юу вэ гэхээр яг улс суурь нь юу юм? Энийг нь ултаас үрдө үзэхгүй бол тийм фэйсбુક дээр тийм гарсан юм. Одоо ингээл болий. Дэлхий дээр тэгчих чинь. Яг хинч хариуцлага хүлээдгүй мэдээллүүд нотолдгүй. Копирайт гэдэг юм чинь буюу оюуны өмч гэдэг юм чинь үл тоомсордог. Тэнд тэгсэн байж тэгэж худлаа хэлээл бөөн сенсац болоод буцаад үзэхээр огт тийм байхгүй. Тэгэл одоо буцаал тэр мэдээллийг эксруулж ихээр би тэр сайтнаас авч хэвлсэн. Тэр сонь дээр байсныг тэр сайтн дээр тавьсан гэдэг л юм яваад ард иргэдийн маань хитрхи төөрөгдөл рүү аваачих гэдэг. Одоо сүүлийн үед бараг 7 төрлийн татвар нэмсэн энээс болоод бослог өмнө дээр орилгээд өнгөсөн улс бидний түүхэнд алдсан улс зөндөө шүү дээ. Украин гэж улс байна. Одоо би Оксфордын их сургуульд курст явж байхад би Украин найзтай байсан Антон гэдэг. Антон Оросын хөрөнгө оруулалттай Украины том банкны захирал, хөрөнгө оруулалтын банкны захирал надаас илүү өндөр орлоготой тийм том банкны захирал бичээр курст яваал 3 дахь курсынхаа уулзалтан дээр мань хүн бүр өрөөд бид нар зочд буудалдаг байдаг байсан. Гэтэл тэр нөхөр ингээд улс орн хямраад дуусны дараа тэр хүн өрөө түрээсэлсэн бүр. Гест хаус гэдэгтэй байсан. Батажим Украиныг сонссон биз дээ. Сонссон ингээд бид нар офисынхаа өрөөнд суугаад гудамжинд байгаа хүмүүс орилолдол жигсаал цуглаан хийгээл бидэнд тэр нэг ямар гай болов гэж бодож итэл улс орн маань ингээд дампуурчлаа шүү дээ. Одоо би хурдан Европод өөр газар ажил хийхгүй бол би одоо хоёр жоохоо охинтой манай эхнэр битээр өстой хүнд байна. Танаа Монголд ийм олон улсын төсөл хөтөлбөр байна уу? Би очиод хийчих юм байна л гэж. Тэр чинь 4 сарын өмнө одоо гэдэг сарын 30 мянган долларын цалинтай Украины Оросын хөрөнгө оруулалттай банкны хөрөнгө оруулалтын газрын захирал байсан. Миний найз ингээд 4 сарын дараа юм бол. Энэ бол дэлхийн биднэрт бэлэн нүдэн дээр байгаа түүх. Тийм учраас бид уужуу тайв. Нөгөө талаас яг мөн чанар нь юу юм бэ гэдэг дээр их ярих хэрэгтэй болчиход байгаа юм л. Түүнээс хин гоё ярьж, хин чанга ярьж, хин их зурагтаар ярьсандаа бас юмны үнц нь биш байна. Яагаад бид нар Увс аймагт олон жил үйл ажиллагаа явуулж байгаа энэ гутал хийж байгаа хүмүүсийг бид таньдаг юм. Яагаад олон жил ногоо тариад Увс аймгийг ард ирэг дээр ногоогоор хангалсан одоо хэн байна ногооч гэж ихтэй захын өнөөс сухар мэдв. Олон жил тариад арьсан хэн байна? Яагаад бидийг мэдэхгүй тэгээд улс төр популизм хийсэн хүмүүсийг бид таньдаг. Яагаад шавнар нь олон жил улсын олимпиад дээгүүр оруулаад тэр мэш шалгалтанд өндөр оноо авдаг багшийг бид таньдаг. Бид өөрсдийгөө мөн чанарыг олохын тулд тим хийх хэрэгтэй байгаамаа. Тийм учраас миний шин ирэнгээд байгаа юм. Бид арай өөрөөрөө энэ хүнд үр дүнд хүрэхэд зарим хүнд их хол санагч байгаа. Зарим хүнд бол бүтэхгүй зүйл шиг санагч байгаа. Гэхдээ надад бол юу гэхээр бид энийг хийх л ёстой. Нэг ялангуяа би Увс аймгаас сонгогдсон залуу гишүүний үед Монгол улсын бас залуу бизнесмен байсан хүний үед. Дээр нь би энэ нутаг усандаа олон найз нартай залуу найз нартай. Ийм учраас би энийг өөрчлөхийн төлөө энэ өөрчлөлт нь надтай хамт явах ахмад дунд залуу үетэй явахын тулд би шин нэрэн гэдэг нөхцөл байдалд ногоочт нь ч тэр зочд буудлынхан аялал жуулчлалын салбарын ч тэр жижиг дунд үйлдвэрлэлийн ч тэр багш сурагчсан гэсэн хамт явъя л гэж зорж байгаа. Үр дүнд хүрэхэд зарим хүнд бол хүнд байгаа. Гэхдээ би энэ сэтгэлгээг бид нар энэ нэг жил хагас 2 жил үргэлжлүүлж чадчих юм бол хүрнэ. Сая сумдаараа явлаа бас манай шинэ нэрэн боловсролын ахлах ангийн сурагчд маань дэвтрээ аваад хичээлээ нөхөд чадахгүй юмаа чаддаг болох жил болгож байгаа юм жил. Энэний төлөө явж гэн өчигдөр бас айлдуудаараа явж үзээд 4-р 10 жилд явдаг цогцсайхан одоо дэвтрийг үзлээ юу болж ийн чадж ийн тэр хүн бас өөрчлөх гээд ингээд 3 хичээл дээрээ ингээд 4-5 хуудас юм хийгээд өөрчлөгдөд эхэлж байна. Дараагийн нэг юм бидний
ирээдүй бол бидний мэрэгжилтэй байх албагүй. Дэлхийн хаанч ажил хийж болно. Магадгүй дэлхийн шилдэг иргэн болчиход энд увсад амралтаараа ирэнгийн ажиллаа хийж идэг тэр ажил нь интернетийн хөгжлөөр орлого олоод байдаг байж бол. Ийм л юм руу зорж байгаа. Гэхдээ хамгийн гол нь одоо байгаа ажлаа яавал би илүү сайн хийчих вэ гэдгийг л хувийн хвшлүүд маань, ажил олгогчд маань, төр захиргааны албаа хаагчд маань л нэг юм ихлүүлчүүл бидэнд илүү боломж бий болчиход байгаа маа. Би сая тэр Эрдмийн богцсийнхоо хүрээнд бол бас Улаанбаатар хотод судалтай авалт хийхгүй бас нэг манай Увс аймагт одоо мэрэгч коллеж дээр нэг ширээ сандал хийлгэсэн. Бас нэг хідэн өргөн ч гэсэн энд нэг ороод нэг хүн идэгээд бүр хүүхдэд зориулсан буддаг Японы буддгийг манай төслийнхэн авч явал. Тэгэхээр зарим нэг юм дээр би сэтгэл дундуур байгаа. Тэрийгээ бас аймгийн удирдлагуудад хэлсэн. Яагаад нарийн зүлгүүрээр маш сайн зүлгээ чихтэй алчураар арчичаад буддж болоогүй энэ ширээ. Ингээд арцгаар тоостой байтлаа ачаа будах шүрсэн. Ингээд үцхэд сэтгэл дутсан. Яг үйлдэл хийж байгаа. Хоёр үйлдлийг л илүү хийцсэн байсан бол тэр илүү гоё толгойд илүү гоё болох байсан. Гэхдээ бол хүмүүс таалагдж байгаа. Гоё өнгөтэй гоё ширээ болсон маань илүү орчин үеийн мөртлөө авсаархан ширээ болсон. Энэ ширээ хаана хийж ийн Австралиас ирсэн үү гэж зарим одоо малчид сумынхаа асуусгүй энэ Улаангом коллежид гэж би хэлж байгаа. Гэх мэтлэн бид дотоодод бие биендээ зах зээл бий болгох хэрэгтэй. Одоо сум орон нутгийн удирдлагууд маань ширээ сандал тавилгыг Хятадаас, Улаанбаатараас авах биш коллеж дээр захиалга өгөөд модын идэл хийж байгаа орон нутгийнхаа хүмүүс авмаар байна. Яагаад болохгүй? Яагаад тэр хүмүүс бас хийгээд чадцсан байна. Ингэж л байгаагаа ажил олгогчтой үе шаттай дэмжиж гэдэг үднэс би бас ингээл байн ирээл тусгаас хүмүүстэйгээ уулзаад байна л да. Харьцангаас нь үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа х те жахлангийн уриалснаар. Тэгэхээр би дахиад нэг зүйлийг хөндөж асууя гэж бодож байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа орон даяар 3 дугаар сарын 31-ээс 4 дугаар сарын 9-ний өдрүүдэд явагдсан те. Тэгэхээр энэ үеэр иргэд маань яагаад хүүхдийн мөнгийг олгохдоо ингэж алагчлаад байгаа юм бэ? Хүүхдүүдийг хүртэл алагчлах хэрэг байна уу? Тэн дээр бол нэгдүгээр хүүхдийн мөнгөн дээр хоёр асуудал байгаа. Энэ улс орны сан хөмрөг маань нэгдүгээр одоо шавхаад юм харсахгүй болцсон. Хоёрдугаарт хүүхдийн мөнгө чинь нэг талдаа бас зорилгоосоо хазгаад өрхийн амжиргааг дэмжих мөнгө болчиход байна гэдэг. Гадны одоо экспертүүдийн шинжээчдийн дүгнэлт. Хоёрдугаарт дундаас дээш орлоготой болвол энэ хүмүүс хүүхдүүдэд аваа явж байхад заавал эднэрт нэмж мөнгө өгөх яах гээд байгаа юм бэ гэдэг асуудал бий болоод ирж байгаа. Манай дотоодын эдийн засаг бөгөөд одоо энэ бидний сахилах хариуцлагаа дээшлүүлээ төсвийн үр ашигтай хэмнэлтэнд ир шинжил хийж чадах юм бол хүүхдийн ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэлт гэсэн байдал явж. Ягаад гэвэл нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Тэтгэврт эрт гарах биш, тэтгэврт гарахт нь орлого энэ нэмж олох гарц гэдэг шиг бусад хүүхдийн сайн сайхны төлөө бид нар юу хийх ёстой вэ гэдэг асуудлуудыг одоо судалж үзээ шийдэлж байгаа. Дээрээс нь дундаас дээш орлоготой бас ард иргэдэд болвол нөгөө өмнө нь шилжижсэн л та нөгөө 19 он дансанд нь шилжүүлж өгнө гэж явж байхад бол хэрэгэлдэггүй статистик дээр нь л үндэслсэн байхгүй. Тэр хүмүүсийн дансанд ороод хүүхдийн мөнгөн дээрээс гар хүрдэггүй эцэг их гэр бүлийн статистик тоо банкны гүйлгэн дээр л үндэслсэн тоо. Тийм учраас нэг үгэлэхэд одоо өмнөх ах нар маань илүү сайхан байх үедээ хитрхи үргэлгэн хандсан учраас миний хэлээд байгаа Монгол Ардын намын засгийн газрын 2 жилийн бодлогоо хэрэгжүүлэх мөнгийг бид нар өмнөх өрийг төлж байгаа. Одоо аймаг дээр ч тийм байгаа. Улаангомын засагтайгаа бүрүүж автаа уулзсан хүндрэл байна гэсэн 340 сая төгрөгийн өр дамжиж ирсэн одоо тэгээд өөр гээд бүр хүндэрлээ. Төсөл зээлийн байцаанд баахан машин байдаг, явдаг машиныг чалга. Нэгийн сэлбсэнд орвол баг хайсан дээр болчиход байна. Одоо унаагаа шийдэж өгөөч гэдэг албан хүсэл тавьсан байгаа. Дахиад нэг асуудал гэвэл офшор дансны тухай. Иргэд маань эсэргүүцэл, жагсаал одоо янз бүрийн арга хэрэглээд байна. Ямар ч дөрвтэй арга хэмжээ авсан юм алга. Энд дээр төр яаж хандж байгаа? Таны байр суурь юу вэ? Нэгдүгээр би бизнес хийжсэн хүний хувьд. Хоёрдугаарт Монгол улсын залуу иргэний хувьд. Гуравдугаарт улсын хурлын гишүүний хувьд бол
энийг дэмжсэн байр суурьтай байна. Нэгдүгээр энэ бол албан тушаалаа ашиглаж мөнгө угаах үйлдэл. Яагаад вэ гэвэл төрийн албан хашиж байсан хүмүүс тийм их мөнгөтэй байгаа. А нөгөө талаараа энэ юу вэ гэхээр энэ хүүхдүүдийнхээ ирээдүгээс хулгай хийсэн хулгайчийн үйлдэл. Тэднийг бариад тэр мөнгийг ингээд тэрэн дээр болвол тэрэн дээр болвол Монгол улсын хуулиар авилгалтай тэмцэх газар ажиллах ёстой. Монгол улсын прокурор ажиллах ёстой. Тэ ажиллахгүй байна уу? Ажиллахгүй байна. Ийм учраас эднэрт зориулж бид нэмэлт хууль баталж байна. Албан тушаалтай холбоотой, офшортой холбоотой хэд хэдэн хэргийг нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон гэсэн. Энэ бол нөгөө ард түмний ив нэгдлийг хангахч гэж байгаа манай ерөнхийлөгчийн дэргэдэг шууд институцуудынх нь хийх ёстой ажил. Би нэг үг хэлжсэн. Бизнес эрхэлсэн хүнээс илүү их хөрөнгөтэй байгаа бизнес эрхэлж үзээгүй дарга улс төрийн албан тушаалтан төрийн албаагч байгаа бол энэ бол хулгай. Үнд гүйцэгдэнэ. Бүгд мэдчихсэн Монгол жижиг гэж. Өнөөдөр намайг юу хийж явсныг увсынхан мэднэ. Ус аймгийн чицэрхний ус үнсийн чицэрхний балан таасыг тарих гэж яаж коллеж юу хүмүүсттэй харган зугаа явж ирснийг одоо танаа баск хааж хүртэл аюул мэдж байгаа. Юу болоод ямар газар юу хийж ирснийг бид мэдж байгаа. Усын чицэрхэн гэж брендинг яаж хийгээд ямар амжилтанд хүрснийг бүгд мэддэг шүү дээ. Олон бизнесүүд байна. Бизнес хүн бол офшор данстай байхыг би бол дэмжиж байгаа. Үнэхээр байлгаж чадж байгаа бол гэхдээ хэцүү дээ. Өөрийнхөө мөнгийг өөр газар тавьчаад банкнаас зээл аваад ингээд явдаг бизнесмен гэж байдаг юм аа. Бид илүү олон юмны үр дүн сайн сайханд хүрчнэ гэж бодож эд баялаг, тоног төхөөрөмж, технологи, боловсон хүчинд хөрөнгө оруулалт хийдэг. Офшор данс үеийн мөнгө хүлэх гэж мөнгөтэй байгаа бол тэр бизнес биш ээ. Харин энэ дээр одоо бол сая би тэр хадгаламжийн хүний орлого дээр бол бас зарим талдаа сөрөг байр суурьтай байсан. 100 саяас 200 саяас дээш хадгаламжтай байгаа юм бол тэр хүний дотрын 25% нэмье. Яагаад гэхээр дэлхийн нийтээр бизнес хийж нийгмийн ачааллыг авч ажлын байр бий болгож нийгмийн даатгалын татвар шимтгэл хураамж төлж түүхийдээ худалдаа авалт хийж явж байгаа хүнийг хөнгөлж татрын ачаал баг байгаад яг ижилхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд бизнес хийгээд аваа явуучих мөнгийг сул дансанд хадгаж байгаа хүнд татвар нь өндөр байдаг байхгүй. Тэр хүн яг л зардал гаргаагүй нийгмийн ачааллыг бууруулах гэж үүрэг хүлээгүй хуваалцаагүй учраас тэр хүний мөнгийг 25-30% татвар авж ээж нийгмийнхээ дундаж хэсэг рүү тэр дунджаас доод хэсэгт зарцуулдаг байхгүй. Бид нар энэ л нийгэмд явж байгаа. Тэр дээдсэн судлаа олохгүй бол доодсон гүйдлээ олохгүй гэдэг ийм одоо дүр зураг Монголд байна уу? Тэ? Жишээ энэ дээр нэг юу байгаа. Бүгд бол би болд гэж бодож байгаа. Бүгд бол нэг их офшортой болоод ингэсэн байхгүй. Тэрний эсрэг тэнцэж чадахгүй шүү дээ. Олуулаа хэрнэ тийм. Бишээ олуулаа хэрнэгээд сая хэлээд ингээд сая хуул гараад бид нар ингээд үйлдэлээ ингээд удаан боловчиг монголчууд ингээд алдаага ингээд засах гээ яваад байгаа. Шуурхаа хурдан засах гэхээр нөхцөл байдал юу гэхээр бид нарт нэгдүгээр хуульгүй байсан. Офшор данстай мэдээллийг Монгол улсын одоо хууль хүчний байгууллагууд энэ хуулийн дагуу гэдэг дээр нэгдүгээр хүч хэрэгтэй учраас энэ хууль баталсан. Хоёрдугаарт миний хэлсэн төрөөс цалин авж байгаа албан хаагч төрийн үйлчлэгийг ард иргэд түргэн шуурхаа хүргэнэ. Монгол улсын хууль дүрмийг сахин хамгаална гэсэн төрийн албан хаагчийнхаа тангараг хийж байгаа ажилдаа л үнэнж байх хэрэгтэй. Одоо нэг бас нэг хэсэг уучраа өмнө нь ингээ болж ирсэн юм чинь энийг тэгэх ёстой гэж алдааг ингэж уламжлуулж авах ч юм уу энд дасах юм байдал нийгэм бий болчиход энэ тэгж болохгүй. Ингэм бол бид нар яах вэ гайгүй амьдрна гэж бодъё бидний хойч юу яах. Тэгчихгүй яавдаа ингэчихгүй яавдаа л гэж. Одоо Африкийн орнуудыг муулаад байсан тэр л жишээ шүү дээ. Харин одоо бид бүгдээрээ үйлдэл хийгээд зүв болгосон хүнээ л магтмаар. Тэрнтэй танилцаа. Тэр хүний чадахгүйнууд нь сурхалд ийм л юм руу явуул нийгэм маань бидний ирээдүй бид нар илүү гайгүй сайхан амьдраад ажилдаа орлоготой болоод юм гэх юм бол аав ээжүүд маань бас сэтгэл санаагаараа бас бид нар дэм болно. Ийм учраас бид хин нэг муулахаас илүү чадахгүй байгаа гэдгийг хэлж өгөөд чаддаг болгох. Нэг бол ингэждэг байхгүй гэдгээ ингээ хуваалцах 90-100-д амьдарч ийн гэдэг рүү бол
илүү идэвхтэй гарах хэрэгтэй байна л да. Дараагийн нэг юм бизнесийн зарчим өөрчлөгдөж байна. Бизнесийн бүтцийг өөрчлөгдөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод худалдааны салбар дээр Солонгосын хөрөнгө оруулалттай E-Mart гэж сүлжээ дэлгүүр орж ирсэн. Одоо хэд хэдэн дэлгүүр болох гэж байна. Өнөөдөр Монголын бүх худалдаачид ингээд зөвхөн нэг том тоглогч ороод ирэхэд ингээд бүгд нам зогсож шít. Одоо магадгүй жишээ нь Оросын том худалдааны сүлжээ баруун аймагуд нэг ороод ирэхэд манай Улаангомд байгаа хүнсний худалдаа зах хайханд хүн цогцолтолно. Яг гэвэл хүссэн зүсгүй зах зээлийн зарчмаар ороод ирж чинь. Тэрний өмнө манай бизнес эрхлэгчид шинэ юмд юунд нэгдэх вэ? Шинэ зах зээл юу болж байна вэ? Юунд бид бэлэн байх вэ? Одоо байгаа дансандаа байгаа хуримтлалд үүсгэсэн хөрөнгөө өөр ямар бизнес руу зарцуулах вэ? Яавал хорших уу гэдэг юм руу орохгүй бол өнөөдөр Улаанбаатар хотод байгаа олон худалдааны цэгүүд хүнд байгаа. Нэгдүгээр эдийн засгийн хямрал нөгөө талдаа орчин үеийн үйлчилгээний стандарт зарчим гэдэг юм бол яалтчгүй бид хоцрогдож байгаа учраас E-Mart гэдэг сүлжээ илүү том болж байна. Гэтэл Монголын дараагийн энэ худалдааны ирээдүйг ямар хүмүүс авч явах юм бэ гэдэг дээр одоо манай худалдааны бизнес эрхлэгчид маань бодох хэрэгтэй болж байна. Ийм шин өөрчлөлт бид нарыг одоо өөрчлөөд байна л да. Одоо хамгийн энгийн жишээ нь General Motors гэл Ford Motors гэл Америкийн бахархал болсон, дэлхийн аж үйлдвэрийн бахархал болсон том компани өмнө Tesla гэж машин болсон. Борлуулалтын орлогоор General Motors-ыг давж Tesla автомашины компани Америкийн номер 1 борлуулалттай компани болсон. 10 жил хүрэхгүйгийн түүхтэй компани 100 жилийн түүхтэйгийнхээ дээр гараад ингээд зогсчихж байгаа юм. Яг одоо тэрэн шиг бидний энэ бизнесмен 10 жил яг юун дээр очих, 15 жилийн дараа юун дээр очих гэдэг юм дээр бид ойлголцож зөв шин мэдлэг мэдээлэл дээр одоо ажиллах хэрэгтэй байна л гэдгийг бас давхар хэлье. За нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх төгсөн байна. Тэгэхээр та энэ 4 жилийн дараа Монголын ирээдүй яг ямар болсон байх вэ те? Мэдээж одоо дахин сонгуул болно. Тэр үеэр Монгол Ардын нам өрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь ямар байх бол иргэдийн энэ үүрээд байгаа ачаа багасах уу? Яг одоо ямар байр суурьтай болох таны төсөөлөл юу вэ? Миний төсөөлөл нөгөө талаас миний хүсэж байгаа нийгэм юу гэхээр ажил хийгээд орлого олж байгаа хүмүүсийг нь дэмждэг төр засагтай. Ажлын байраа өргөжүүлсэн аж ахуй нэгжийг одоо урт хугацааны зээл хөтөлбөрөөр дэмждэг хөтөлбөртөө бас үрдэнд хүрч хэмсэн гэж боддог. Мөн нийгмийн эмзэг хэсэг одоо ажилгүйдлийнхаа төвшинг бууруулад бүгд л нэг ажилдаа орлоготой. Гэхдээ цахилгаан баттай л ийм орон болж чадна л гэж зорж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Та бүгдээ бас энэ орой мэндийг хүргээд бас бидний ирж байгаа нийгэмд бид хэн нэгнийг буруутгахаас илүү нийлж тэр бурууг засах одоо жил болгож аймагаараа энэ нийтлээ явцгаая гэж та бүгдээс уриалах байна үзэгчтэй. За үзэгчтэй ярилцах цаг нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Намсрын Цэранбат хувирагдан оролцлоо. Анхаарал тавьсан явдал баярлалаа.